Ямглан айлтгая. Туулын хордны зам 1-р тойрог зам метрийн асуудлыг бол мэдж байгаа юм. Улсын хурал дээр биднээс тусгайлан ярьж байсан, дэмжиж байсан. Тэр битгий хэл байгаль орчин хүнс үйл ажиллагааны байнгын хорон дээр усны тухай хууль өөрчлөлт орох гээд иргэний барилгын асуудал байхгүй шүү. Зөвхөн зам дэд үтсэн юм байх ёстой гэж одоо нийслэлийн засаг даргатайгаа ярилцаад хоёулаа тэн дээр тов тодорхой томьёолуудаа өөрчлөөд тэгээд тэр хуулийн өөрчлөлтийг дэмжиж явж ирсэн. Тийм баха. Би тэг санаж байна. За, уг замын ач холбогдол юмнуудын хандлаарах мэдээлэл чинь дутуу байгаад байгаа юм билээ. Бид өөрсдөө өмөрөх хэрэггүй яг нарийнд. Тийм учраас энэ иргэд олон түмэн мэдэх хэрэгтэй, түүнийхээ ач тус юмыг ойлгох хэрэгтэй. Энэ талаас нийслэл илүүтэй дандаа маань тэр орчны бүстэн гэдэг юм уу, энэ юунда байгаа улсуудаа өөх мэдээлэлээ нэмэгдүүлж ажиллах ёстой гэдэг юмыг хэлмээр байна. За, их хурал гэдэг юм уу, байнгын хороо бүх асуудал дээр том дүгнэлт хийх боломжгүй яг үннийг хэлэхэд. Энд бол мэрэгжлийн экспертүүд гэдэг юм уу, тэр улсуудын хийсэн Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд баталгаажсан төсөв, үнэлгээ энэ бүх юмнуудыг баримталж ажиллах ёстой. Тийм учраас тэр байгаль орчны наривчлсан үнэлгээг гаргаж өгсөн мэрэгжлийн байгууллагууд хариуцлага яг үүрэх ёстой шүү. Энэ талаас нь асуудал юмдаа би хандах ёстой болов уу гэж ингэж бодож байгаа. Энэ үнийг нэлээд сайн анхаарч анзаарах ёстой гэдэг зүйлийг зориуд хэлмээр байна. За, их хурал дээр ер нь бол энэ юуны тоо гэдэг юм одоо төсөв төртгийн талаар бол бага яригдсан шүү. Харин бид бол яг одоо тэдэн төгрөгөөр ийм босно этэр гэж бол мэдж байгаагүй. Тийм учраас энэ талынхаа одоо мэдээлэл юмнуудаа их хурлын гишүүдэд байнгын хороонд ер нь мэдээлэл юм нэлээд тодорхой болгож өгөх ёстой баг. Би бол тэгж харж байгаа. Өнөөдөр ирсэн мэдээлэл бол үндсэндээ энэ замын ач холбогдол энэ Улаанбаатар хотын төвжирдийг бууруулахад ямар одоо үр нөлөө үзүүлэхийн гэдэг талаасаа мэдээлэл бэлтгэгдэж орж ирсэн юм байлээ. Тийм учраас энэ олон улсад гэдэг юм уу, ийм одоо техникийн нөхцөлтэй замыг хийхэд ямар үн цэнтэй өртөгтэй байгаа юм, бид ямар үн цэнээр хийж байгаа юм, энэ хоорондын харьцуулалт ямар байх юм, өдрөөс өдөрт нөхцөл байдал чинь таамаглашгүйгээр өөрчлөгдөж байна. Энийг дагаад одоо бид хэдэд ер нь бас ямар төсөв тэмэн дээр эрсдэл ирэх үү гэдэг талаас ч гэсэн бас нэг өрчилсөн байдлаар харахыг үгүйсэхгүй юм байна гэж би бол бодож л байгаа юм. Дүгнэлт хийхэд үзэхээр зэрэг. Энэ талаас асуулт уу? Санал уу? За, Батуулдаг шүү.